зулган төрөнд давхар зулгахтай одоо энэ ч бас давхар ингээд би ингээ арьсаар ингэсэн байгаа одоо энэ ч бас давхар дулаараа бас хийн дулаараа би давхарж бас хийж үзэх болно. Хоёр одоо энэ мөр ингээ дулаартай хоёр дулаараа хийж байгаа. Би өөр арьсаар ингэсэн арьсаар бас давхар. Одоо нарийн ингээд одоо хамаагүй ихтэй сарсын уран сарсын утга одоо ихтэй юм байх бол тэгээд сарчин наад цаана ороод зөмрөө ингээд очтой яаж жид байлдуу сарс бас байх бас очтой. Энэ наамал уух гэдэг баггүй. Одоо энэ болохоор хөнгийн уух гэж байна. Хөнгийн наамал уух гэж байна. Одоо энэ чинь ингээд энэ булгаарын дээр ингэж хэсгээд булгаарын дээр ингээд энэ ямбууга ингээд нарийн ингэж ингээд буулж яаж байгаа. Тэгээд ингээд нарийн чичээд хайцлаад тэгээд ингээд тооруулаад ингээд эндээс шийдвэ. Эндээс ингээд даахаас тавиад тэгээд ингэж наагаад одоо энэ болохоор 7 хүн явсан байхгүй 7 хүн хийж байдаг. Одоо эндээс тоодоо 7 хүн гэж хэлсэн. Энэ бүчүүлийн утгаар энэ утгаар яг нэг зузаан болохоор жирийн зузаан хон тэр үүдэж шүү дээ одоо жил 100 утмууд гэдэг тэрний нэг бүсээр суулгын бүсээр гэсэн. Тэгээ ер нь тэр болохоор нэг хацаатай нэг удаан үйлдэгдэн тийм одоо энэ базаа гэдэг нэг тэхүүр базаа гэдэг энэ болохоор одоо энэ улцсан утга шүү дээ энийхээ энэ хамаатан гэж ихэж ингэж одоо энэ нэг ингэж гаргаж өгдөг байхгүй юу энэ тэхүүр базаа гэдэг. Ер нь тэгээд энэ Монгол хурдан багжил сайн байх сайн. Одоо би бол өөрөө хийчих. Өөрөө хийгээд тэгээд өөрөө илдээл өөрөө янзлаад ингээд сүгээр би янзлаад тэгээд хуучин ишэнд ингээд суудгаа явчихсан заримдаа. Заримдаа би бас шинэ энэ багжил их сайн байх хэрэгтэй юм. Монгол улсад 20 гаруй ястай угсаатан өөр өөрсдийн бие тус өвийн онцлог шинжийг заншил, хувцас хэрэгсэл болон ахуй амьдралын уламжлалаараа илэрхийлэн амьдардаг юм. Монгол гутлыг хийхэд уул, хээ, угалз, хоншоо, төрийн гаргах зэрэг дараалалтай. Гутлын уул, метр, шүүг, нэхэмлийн зүв, утас, хайч, утасны үзүүр бэхлэгч зэрэг багжийг мөн ашигладаг байх юм. Тус гутлыг хийхэд сайн багж хэрэгсэлтэй байх нь нэн чухал байдаг байна. Энэ удаад 40 хязгаарыг бүхэн. Одоо сүүлийн дандаа энэ компьютер байдаг. Энэ хараа одоо энэ компьютер. Энэ даавар юм. Даавар бол хөдрөөд бөхчүүдийн хөдөлдөг юм. Одоо дандаа энэ цэвэр даавар байдаг. Энэ ингээд энэ давхар ширээ байна. Дотроо наахтай ингээд одоо би ингээд шир тавиад одоо энэ дотор нас зузаа байна. Тэгж юм одоо зузаач. Гүн бол зөөлөн татаа оюу сайдын талаас нь бас хүмүүс бас шавж үнсдэг болсон. Одоо энэ боотон энэ тавьдаг хүн оонстой ингээд үнсдэг болсон. Оо за. Оонс ингээд үнсдэг хүнд хүн. Одоо ингээд эзэн нагаар болоо. Тэгтээ юмтэй хамаарахгүй. Юмтэй одоо жижиг зүгээр хийж болно. Тэгээ энэ хүлийн тавхаа махаа бүхчүүд чинь ингээд янз янзтай бас хэмжээ дамжааг нь авч чинь. Тавхаа махаа гэн зарим хүн тавхаатай, зарим нарийн тавхаатай янз янзын зарим хоншоор жоох юм нийт дүү хийх нь зарим 50 хийх нь төлөөсөө хамаарна тийм. Яг бүхэн утгаас урын солиор тэгэл явж байгаа. Зүгээр жирийн утгаар одоо баг үе дамжаал өмсөд явна шүү дээ. Хүн аль зүг буруу тал хийж байхгүй зандаа суусан чивтэйш босгох тийм бит. Дэлхийд дахинд улс үндэстэн бүр өөр бүхий спорттой бөгөөд түүний мөн чанар, барилдааны урлаг тохирсон хувцас хэрэглийг бий болгоод байна. Монгол бүхий онцлог тохируулан Монгол гутлыг уралдаг байх юм. Өөрөөр хэлбэл эдэн хоншоортой, угалц хийгэр чимгэлсэн оймс гутлын түрүү хоёрын завсар хулсан бэхлэгээтэй байдаг. Монгол гутлын дотор өмсөх хэрэглийг оймс гэж нэрлэдэг байх юм. Энэхүү оймсыг бүгчүүдийн онцлог тохируулан даавуу материалаар хийх болсон юм. Монгол гутал нь хүний биеийн тулгуур, хөлийн өмсгөл тулж түших батсууртай явахыг бэлэгддэг байна. Монгол гутал ба монголчуудын өв соёл. Бүх оёдол одоо хийцэн хүний гар дандаа гар урлаа. Дандаа тийм өдний шиш ордог. Одоо энэ уулзын их одоо ингэ таарна. Хачууд ингээд
Одоо дээр үед бол энэ даадгүй гэсэн одоо байж үсэн. Ингээд модон дээр нэг зүйл байгаа. Ингээд зүйл байгаа. Дагаад ингээд одоо энэ Бара ямар юм хийчихээ. Үнийг бас За. тийм. Остоо тийм энэ утсан яг гаш юу оёогоор оё. Энэ бол 8 уулзтай. Хамгийн дээдлийн уулзт бол 64 уулз өгдөг гэж байдаг. Хамгийн доотлын уулз 8 уулз өгдөг. Шагаа цолхны уулз өгдөг. Одоо энэ дээр ингээ уулз юм шүү дээ. Инженер дээр эндээ уулз ихтэй энийг хоёроор тооддог. Тэгээд энэ дээр уулзтай болохоор одоо энэ уулзаа болохоор хоёроор тоодоо шүү дээ. Тэгээ хоёроор тоодоод энэ дээр уулзтай одоо энэ цагаан дээр энэ дээр уулзтай болохоор ингээ 16 уулзтай болдог. Тэгээ энэ 2 3 4 гэдэг ингээд энэ ингээ 8 болно шүү дээ. Энэ хоёр талаа ингээ 8 уулзтай. Тэнгууд хоёр уулзаа хосоороо нийлэнгууд 16 уулзтай болдог. Тэгээ 32 уулзтай уулз гэж байдаг. Монгол гутал бол ширмэл эсгий, уул, зуу зай, төрий, зурлаг, хавчаар зэрэгээс бүрдэж байна. Хүний хөл дэвтэйхэн, унаа уналгаар явах, эмээл тохмын дөрөөлөхөд тохиромжит хэлбэртэй. Мөн монгол гутал нь 4, 8, 32 угалцтай байдаг. Монголчууд бид үндснийхээ дээл хувцас, малгай гутлын онцлог шинж, бүтэц бүрдлийг мэддэг байх нь хамгийн чухал. Тухайлх юм бол гутлын уул нь хөлийн давхай гадны нөлөөллөөс хамгаалах, тогтвортой байлгах, зориулалт бүхий хэсэг юм. Нөгөө талаар монгол гутлын уул нь ширэн эсгий, ширмэл гэсэн төрөлтэй. Гутлын өсгийн ар хэсгийг уул болон зуулагтай нэгтгэн тогтворжуулж бат бөх болгох зориулалт бүхий бүрдэл эд ангийг 100 зай гэж нэрлэдэг байгаа юм. 100 зайг үхрийн чиглэлээр дэвтээсэн түүхэн ширээр хийдэг байна. Харин оймс нь хүний хөлийг хүйтнээс болон гутал хөл холгохоос хамгаалах үүрэгтэй. Хүний хөлийг гутал дотор сул холгохоос сэргийлэхээс гадна нөлөөллөөс хамгаалах зориулалттай бүхий оймсын бүрдэл хэсгийг оймсны хараа гэж нэрлэж байна. Харааг үхрийн болгаар зориултын боловсруулсан арьсаар хийдэг. Энэ нь нэг төрлийн хөлний хаалт хамгаалалт гоёл болж байгаа юм. Энэ дээр нь бохтой одоо оёо шал ондоо. Энэ нэмэр оол ингэ шивүү оёо гэсэн үү? Гар оёо шүү дээ. Одоо энэ чинь ингээд одоо хүн салбарууд нь оюутны машинаар утсан юм л чи. Их чинь дандаа энэ архитектурын зарилгаатай байна. Одоо энэ гар оёо, машин оёо яаж мэдгүй одоо энэ ууц ингээд байлгсан байж тийм би одоо энэ дээр байлаа. Энийг мэдчихээс тоо. Ингээ гараараа энэ дандаа энэ зарилгаас оюутны машин болохоор шууд ингээ машиндаа явуулсан. Зүгээр ингээ гараараа ингэж мэддэг. Заавал архитектур утсын заавал ингэ чангалж тасалдаг болохоор мэддэг. Одоо энэ охин ингээ дандаа сайс байж байгаа. Сайсан дээр хулс ингэж байж байгаа. Одоо энэ бүх дээр үдээ тийм. Одоо ингээ хулс хийцэн байна. Энэ харж байгаа зүйл аюун ус. Энэ чинь сайсанд одоо энэ үдээ чинь ингээ дандаа сайс байж байгаа. Хизээж гол гисгэр. Энэ хатуу одоо сайсан юм иржил өсөөр ингээд улаандаа бодсон. За одоо энэ бол яг жилийн гутал гэж авна. Тэгээ түрүүн юм өндөр ийм бидгээс ба. Тэгээ энэ одоо энэ хамаа момын авахгүй ингээд ерөөсөө энэ 2 орны зайтай. Ийм ингээд одоо энэ нэлээд гуталтай болдог юм. Монгол улсын хамгийн нарийн юм одоо энэ хамаа гарах байна. Хамаа гарахтаа хүнтэй ярьдгүй гэж одоо дээр үгүй хүмүүс ярьдаг. Тийм одоо хүнтэй ярьдгүй бас хамаа гарч ирдгүй. Одоо ингээд төрөлхөө зэрэг гардгүй одоо энэ базааг хамрын базаагаас одоо энэ базаа ингээд үлддэг. Тэгэхээр энэ хамаа гарч ирдгүй энэ дээр яваа уусдаг. Тэг ерөнхийдөө нөө техник технологи хөгжих юм одоо энэ ингээд харьцуулаад байгаад ингээд хэмээдсэн шал ондоо одоо энэ үгүй ярьсаар идэв. Боловсруулаад тэгээд ингээд ихлээ зэрэг шал ондоо доо. Хамгийн эртний гутал бол 3 гөрөөс мэт амтны годоор үйлдсэн годон гутал байсан гэж Эрдэмтэн Перлей бичжээ. Эртний годон гутал оймсон байдаг хөмөн гутал зэрэг нь өнөө үедж өвлөгдөн ирж байна. Хөмөн гутлын хийц загвар боловсронгүй босоор идүүгээгийн Монгол гутал үүсэж бий босон гэж үздэг. Эртний нүүдэлчин монголчуудын гутлын хойшоор нь шүүгөр, нарийн, улны ирэмг нь улаан өнгөтэй байсан юм. Харин тэр үеийн нийгмийн байдал нь дайн дажин ихтэй Овг аймгийн тэмцэл олон 100 жил дамжин үргэлжилсэн нөлөөгөөр тийхүү сэлэн мэтийг илэрхийлэх зэрэг хэлбэр дүрстэй байсан гэж судлаачид үзэж байна. Ер нь залуучуудыг одоо энэ гутлыг бас сайхан суралцаад энэ өв уламжлалаа бас ингээд сайхан аваад өмсөөд ингээд дээдлээ явж байгаад би бас баярлж байна. Одоо энэ залуучуудыг сайн хийгээсэй гэж бодох юм. Гутлыг бол одоо энэ сураад энэ чинь Монгол уламжлал бол түнгэнд алга болно гэж байхгүй шүү дээ. Уламжлал цааш нь хөгжүүлээд уламжлал цааш нь гоё болоод
нүүр соёлоо сайхан аваад яваад их сайхан санагдсан шүү дээ надад бол одоо би энэ залуусуудад зашид бол одоо гутлаа Монгол гутлаа сайхан өмсөөрөө ихлэх зашид та. Дундад эртний үеийн монголчуудын гутал ямар байсныг гэрчлэх гутлууд нь Оросын албаны улсын Житамж, Дорнод аймгийн 3 загал сумын цагаан чулууд, Сүхбаатар аймгийн Асгад сумын Шаргуул, Онгон сумын Шивэд, Хинтээ аймгийн Дэлгэр хаан сумын Хүйтэн хошуу зэрэг олон газруудаас олдоод байна. Сарсан угалцтай ширээр хийсэн улаан хар, шар гэх мэт янз бүрийн өнгөтэй байсан бөгөөд энэ нь гутлын ширийг янз бүрийн өнгөөр буддаг, ширийг боловсруулах нарийн арга дэлгэрсэн байсны гэрч юм. Та гоё нэвтрүүлэг